За юу хатам байлаа. За баярлалаа. За. Ямаас нэрвэ. Гадаа бодвол ер нь сая хоолоогоор авч ирээ. Бид чиглэг халуун биднээс орж ирсэн шүү. Нью-Йорк руу явах басын автобусын дан юм да. За татаарай. Юу? Татаарай, шараа татаарай. Гэтээ. Аха. Нью-Йорк гэж тэр газар чинь Нью-Йорк юм байна. Хараа тэр. Нью-Йорктаа л байгаа юм шүү дээ. Нью-Йоркаас гараагүй юм. За Нью-Йорк руу очно. Бид тэр сая нөгөө хэд хэд мужаар орохдоо хятадны газар байгаа. Энд нэг Chinese food гэдэг байж. Хятад ер нь ямар үгүй хаа. Зя. Хай. Зя хөтөр. Амгасч үзчихье. За тэгээд ер нь бас хятадны газар гэсэн тэгээд нэг илүү одоо сайн гэсэн. Яа юм бэ? Сая нэг гэсэн. Хаа хийх вэ? Энд гэж аваад байгаа. За тэгээд өдөр Нью-Йоркт ирсэ тэгээд нөгөө нэг хөлссөн байранда бид тэр чинь нэг 12 өнгөрөөгд ирээд тэгээд урд өдөр нь бахан нөгөө орон гэргүй явсан болсод чинь ятраад унтчих. Тэгээд ороо одоо бүр ороо болсон хоёр гарч ирээд тэгээд одоо нөгөө олон удаагийн явалтанд сайныг оймс оймс чавыг цэнэгдэгч гарын айдаахгүй шатлаа хоёр юм. Тэгээд цэнэгдэгчгүй боллоо юу бичдэг чих мадтай. За тэгээд энэ хамгийн том дэд хүрнэ гэлээ. Би одоо сайн мэдэхгүй юм шиг. Тэгээд 4 давын тийм өгсөн те. Тэгсэ. За. Тэгээд Walmart тэндэнда. Ай доктор. Amigo. Oh, amigo. Amigo. USA, New Jersey. New Jersey? Yeah, New Jersey, Walmart. Walmart. Welcome. We're vlogging here. Тэгээд ийм хөгжилтэй залуус ихтэй ийм газар байна. Агуу юм байна, том юм байна. За одоо $1 98 цент. Яа. Walmart-аар ах орж иж байгаа та. тий одоо юугаараа онцлог. За бүх юм л зарж байгаа та. Одоо нөгөө алдарт Walmart-ын гэр бүл чи одоо хамгийн ихний 20 дотор 4 хүн 5 хүн ороод баяж ороод Одоо хамгийн гол нь шалны өнгөлгөө сайхан юм. Аа шалны өнгөлөөл хамгийн дөрөв. Яа тэр дандаа шалны өнгөлгөө л ихтэй харж байж. За одоо энэ ингээ миний компьютерийн дэлгэцэн дээр байгаа шүү дээ. Энэ гац дуртай. Үзэх дуртай. Жоохноос ер нь дуртай байсан. Дуртай хэмжээнд юу хэдэн дөрөв. Ultra HD-г юу гэдгийг мэдэхгүй байна энэ хөр. Mark Zuckerberg-ийн хийж байгаа нөгөө Meta Quest гэж байна шүү дээ. За бид хоёр юм авлаа. Усны лак. Баг Mr. Beast-ийн баахан бүтээгдэхүүн. Шүтний сойд, хотоол, lemonade, эдхэмж шоколад баах юм. За миний Монголын ард түмэн Apt 2 сая Walmart ороод айгүй их юм аваад $115 болсон байна. За битэрийн нөгөө байр хөссөн газар тэгээд энэ дандаа л нэг юм яг ингээд нэг хоорондоо нэг метрийн зайтай игнүүдээ барьсан. Ийм 3 давхар хауснууд байдаг юм. Ер нь дандаа л ер нь ихэнх нь 3 юм байна да. Тэгээ одоо энэ бас 3-т энд орсон. За ингээд Apt 2 орж байгаа. Нэг өдрийн $80-аар онж байгаа. За ингээд хөссөн өрөөнд орж ирлээ. Тэгээ байр хөс одоо энэ ер нь ийм болчихжээ. Одоо энд ерөөсө хүнтэй харьцах шаардлага байхгүй. Одоо сая тэр такси аваад явлаа. Таксины жолоочтой ингээд угаасаа нөгөө карт нь холбогдсон болохоор мөнгө төгрөг ийм тийм наашаа цаашаа юу ч байхгүй. Тэгээд ерөөсө орж суугаал, ирээл буугаал. Сайн байна уу баярлалаа гэж өөр ямар ч асуудал байхгүй. Манай тэгээд кафе шиг бүр тооч хэлэх шаардлага. Тооч хэлэх шаардлага байхгүй. Тэгээд энэ өрөөндөө хөссөн өрөөнд одоо энэний эзэн ямар хүн ч байдгийг мэдэхгүй кодороо өгцөн кодороо орж ирэл кодороо гараад явдаг. Ингээл ерөөсө хүнтэй харьцдаг ийм юмнуудыг гаргачих. Энэ ч бас нэг бодлын бас
амарч юм шиг. Одоо тэр таксины жолоос сайн өдөр юус англи хэл мэдэхгүй нөхөр явж исэн шүү дээ, тий. Энэ бол эрх чөлөөний хөшөөний хамгийн ойроос харж болох одоо Хэсэг нь энэ байна. За тэг эрхчлөөний хөшөө 1886 онд Францчууд бэлгэлсэн гэж ярьдаг тий. Хоёр улсын юуны хамтын ажиллагааны найрамдлын 100 жилийн хойд зориулж бэлгэлсэн гэдэг. How is it to live here? It's great. I mean, beautiful people. We get all 4 seasons. We get a summer and spring, beautiful. We get a lot of tourists, so you get to meet a lot of different other people. And if you look at the city, I mean, it never sleeps and there's always something to do, no matter what nationality, religion, sex, color, it doesn't matter. This is the place to come. За юу болж байна? Хаана явж байна? Нью-Йоркийн метро. Нью-Йоркийн Метро. За. Одоо худалдааны төв метро. За Нью-Йоркийн метрон дотор аав явж байна да. Агуу метро болоо явчлаа шүү. Төрөний нөгөө хэдрөө Орсон нөхийг бодоход гайхамшиг болоо явчлаа шүү. Бүр. Энэ жинхэнэ метро юу юм шүү? Нью-Йорк юм шүү. Жинхэнэ Нью-Йорк юм шүү. Нью-Йоркт тавтай байна. Жинхэнэ Нью-Йорк юм шиг байна. Тэр байшингуудыг харж ирөө. Let's make America great again. Зя. Абт хоёр яг дөнгөж саяны нөгөө том барилгуудад чинь доор нэг гоё пиццария гэдэг газар ахлаар нь ороод ирлээ. За абт хоёр садан гэж найдаж байна. Эцэцгээ идэ хамтдаа. Чадна. За одоо энд яг энэ төвд нэг юм сайхан чодон сүм байна. Энэ бол 1766 онд тий байгуулагдсан Нью-Йоркийн хамгийн анхны сүм юм байна. Тэгээд Жорж Вашингтон тангараа өргөөд Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч болоод энэ сүмд ирж мөргөл үлдсэн гэж байна. Тэгээд тэр сүмээс ерөөсөө хэдхэн метрийн зайтай одоо энэ өөдөөс нь харсан энэ хэсэг дээр бол дэлхийн худалдааны байгууллага 2 ихэр байшин байсныг 2001 он 9 сарын 11-нд Осама бин Ладен, Мухаммед аль Завахирийн нарын тушаалаар одоо онгоцоор мөргөж устгасан. Одоо тэрний суурин дээр бид нар ирчээд энэ одоо дурсгалын юм усан оргилоор олцсон юм байна. Энд бараг эрхчлөөний өвшөнөөс илүү олон хүмүүс жуучид ирж байна те. Тийм байна. Маш олон хүн ирж байна. Бас зарим хүмүүсээ санал дурсаж ирдэг баг. Зарим нь бас сонирхож сониучрахж ирдэг баг. Яг одоо бид нар Wolf of the Wall Street гэдэг кинон дээр гардаг алдартай бухны хөшөөний урд ирсэн байна. Яг одоо жуучид асар ихээр цугларч чинь зураг даруулж чинь. Нэг мүү бух ингэж алдаршна гэж байх уу? За яг юм инээдтэй болоод наа. Хүмүүс хоёр талаас нь очирч зураг даруулж чинь. Тэр ингэж гол талаас нь очирч чинь. Тэгээ тэр нөгөө доотлон засаанд нь өрөөл сайн гэдэг хүмүүс талааснаас очирч чинь. Хүмүүс бол юм бол засааг нь барьж авах санаатай лээ. Одоо засааныхын доор толгоогоо ороод зураг дараад та. Хоёр төмсгөл барьж зураг авах болж. Ямар хийсэн нэг болоод байна. Тэнд одоо ингэж алдартай жаз хөгжим тоглоод сууж ин хүмүүс айгүй хэрэг. Ажгаар өнгөрч ин. За энэ юу болоод байна харъя. За бид хоёрын арт талд Маш том цүнхнүүд авуулаатай байна. Том чандаанууд авуулаатай байна. Луи Витни барилга гэдэг нь бол тодорхой харагдаж байна. Алдарт. Хөө ямар амар юм бэ? Өөрөө гэсэн барилгатай юм уу? Тэгээ ерөнхийдөө явсаар ороо олчлоо. За тэгээд сайн одоо өөрийнхөө мэддэг юмнуудыг тайлбарлаж өгнө да. Одоо Spider-Man чи алдартай эндээс ингээд хоорондоо дамжаа, даалгаврын торороо ингээд яваад байдаг байхгүй. Яг тэр ингээд амар юу байгаас та хараа. Шууд одоо юу ч явахгүй байгаас голоороо ингээд нарийн барьсан байгаас. Тэнгэрийн байгуулалт сайтай байгаа. Тий. Энэ чи ястэр хоолыг барахгүй юм бэл. Надад их форцтой тий. Хүмүүс нэг тарган байд юм. Харин Централ парк гэдэг дүр нь ороод ирлээ. Өө тэгсэн чи ямар ч амар газар энэ хараа. Хав харахгүй.
махнууд дүүрэн байна. Сая нэг том харахгүй гүгээд өнгөрлөөгөө царайд тэгсэн чинь сайн харсан чинь элбэг юм уу дорог юм уу нэг юм гүгээд өнгөрлөө. Тэнд согтуу нөхөр унт чинь ингээд айхаар шинжтэй. За нөгөө энэ Америкээр явахад бас нэг сонин нэг юм дутмаг санагдаад санаа өтер чи бас нэг ядраад нэг суух гэхлээр сандал их ховтой орог юм гэж бодсон. Тэгээд нэг газар сайхан чиг мэгтэй юу болохоор газар суугаад идэв юм уу? Сандал ерөөсөө олддгоо. Сан Франциско тим ч байсан, Канзас тим л байсан. Тэгэл нэг айдын зөвлөгөн дээр очиж суух гэхлээр буудны орно гэл ингээл айлгаал нэг хөвтчих газар олдохгүй яваад чи. Ингээ харасаа хамгийн сандалнуудын энд авчраад тавьчихсан ба шүү дээ. Үстэй ингээд яраа этлэн сандал тавиа ичиж. Одоо юу болох гэж байна вэ гэхлээр бид хоёрыг тоглосоо боллоо. Энэ хитрхи том уут байна. Тийм бай. Энийг одоо авч явахад айгүй төвөгтэй байна. Тэр чи хол явна. Тийм болохоор бид хоёр энэ бутлаа аваад савыг хаялаа. Нью-Йоркийн алдарт Times Square. За Amazing Spider-Man movie дээр 2012 оны одоо Electro гэдэг гарын эсрэг үзэхэд яг алддаг төв талбай буюу Times Square. Жонгуг энэ дээр ирж бүжиглжсэн. Тэ та бүхэн мэдж байгаа хамгийн гоё төв талбайг нь үзүүлэх гэж байна. Хамтаа явцгаая. Энэ бүжиглж чинь хүн бүжиглж байна. Тэнд бас бүжиглж байна. Баахан контент креаторуд ирсэн юм шиг байна. Нэг цаг маг нь ямар үнэтэй байдаг лээ чи мэдчихээ. За нэрээ энд нэг ерөнхийдөө бол хамгийн жижигхэн дэлгэсэн нь ер нь $160 15 секунд дэвшлиг тавина. Өдөржингөө давтагдаж явна гэсэн. Ер нь бол дундаж бизнесүүд нэг $1,500-оос нэг өдрийн үнэлгээ нь $1,500-оос $1,000 хүртэлх үнэлгээтэй юм байлээ. Энэ гэрлэлнүүдэд ингэж ер нь юмаа тавиулахад асар үнэтэй байх нэ. Энэ нэг хитэн олигарх нөхдүүд дэлгэц тавьчаад дандаа мөнгө мүлжиж суудаг байх нэ. Яг чаа. Амар их болоод шүү. Ер нь контент креаторуудын гас цугларах газар бол энэ л байна да. Хүмүүс аяг их TikTok гэж нэрнтэй өрнө. Тэгэхээр миний Монгол яар түмээ. За бид хоёрын нүртэл ямар ч гэсэн Америкийн нэгдсэн улсаар аялсан влогийн нүрээд өндөрлж байна. Тэгээ бид хоёртой хамт байсан та бүхэндээ баярлалаа. За Амка брендинг тарагдаж байна. За тэгэхээр бид хоёртой хамт байсан та бүхэндээ баярлалаа. За тэгэхээр дараагийн влог юу ч байж магадгүй ямар ч гэсэн энэ хүртэлх влог та нарт хэрэг таалагдсан уу бүгдээрээ хацгаая. Тэгээд та нарт таалагдах юм бол авто дараагийн улс орнуудаараа юм уу эсвэл өдөртний амьдралаараа юм уу гоё влогууд хийнэ гэж бодож байгаа. Тэгэхээр Нью-Йоркийн влогийн нэрээр өндөрлж байна. Нью-Йоркийн Times Square дээрээс ингээд өндөрлж байна. Тэгэхээр энэ хүртэл хамт байсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзлаа түр баяртай.